Сонсож байгаа өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр болохоор бүгдээрээ 12 ордны 6-аа сонсоод унтцгаая. 12 ордны 6 тэд өөрийгөө таньдаг мэддэг хайртай дотны хүмүүсийн ганцааргаас адилхан сонсоорой гэж үсэе. 2025 оны 4 сард та бүгдийг юу хэлж байгаа вэ? Оньорд энэ сар танд өөрийгөө хөгжүүлэх шин зорилттой нүр тулгарах боломжуудыг авчирна. Мэргэжлийн салбар таны жармайлт шаргуу хөдөлмөр үнэлэгдэж ахиж гарна. Шин төсөл санаалжлах гаргах нь амжилт авах магадлал өндрөө. Гэхдээ ажлын ачаалал зөв зохицуулж эрсдэлтэй шийдвэр гаргахаас зайлсхийх чухлаа. Орлого нэмэгдэх төлөвтэй ч зарлага энэгүй бол хитэг хүрэх магадлалтай. Томоохон худалд авалт хийхээс өмнө сайдар төлөвлөөрэй. Ганц бие хүмүүс шин сонирхолтой хүнтэй танилцах магадлалтай. Харин хосууд харилцаагаа илүү бат бөг болгохын тулд харилцаагаа гүнзгийрүүлэх хамт ирээдүгөө төлөвлөгөөд анхаарна. Эрч хүч өндөр байх хэдийч бие мах бод сэтгэл санаагаа доктортой байлгаад анхаараарай. Нойроо сайн авч бие амрах хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн зөв ололт чухал үүрэг гүйцэтгэнэ. 4 сарын хоньны ордон зориулсан өгүүлбэр үнэлгаараа шийдэмгий байдал таны амжилтын төлөвлөр гинэ. Шийдэмгий байдал таны амжилтын төлөвлөр гэж шүү. За ингээд дараагийн ордон үнэлгаараа үхрийн орд. Энэ сар танд доктортой өсөлт дотоод ирж хүч зөв товарлох боломжийг өгнө. Ажил мэргэжлийн талбарт шаргуу хөдөлмөрийн үр дүн гарч шин санал боломжууд ирнэ. Удирдлагатайгаа зөв ойлголцож бага удирдан чиглүүлэх чадвараа харуулах таатай үе. Гэхдээ хитэг ажиллаж өөрийгөө ядраагаас болгоомжлоорой. Орлого доктортой байх хэдий ч зарлага хийнхэн бас чухал шүү. Хөрөнгө оруулалт хийх санхүүгийн төлөвлөгөө боловсруулах тохиромжтой үе. Ганц бие хүмүүс шинэ хүнтэй авчирч сонирхол татам харилцаа үүсэж магадгүй. Харин госуудын хувьд харилцан ойлголцох дотн байдлаа гүнзгийрүүлэх тохиромжтой цаг үе. Маргаан гаруул үеийн хатан төвчээртэй байгаарай. Биеийн хүчний ачаалт нэмэгдэх тул амралтаа зохицуулах хэрэгтэй. Эрүүл ололт дасгал хөдөлгөөнд анхаарч сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээрэй. 4-р сар үхрийн ордныханд зориулсан өгүүлбэр үнэлгээрээ төвчээртэй бай. Зөв цагтаа үр дүн гарах болно гэсэн байна. Дараагийн орд эхрийн орд. Энэ сар таны хувьд шин санаа, өөрчлөлт, адал явдлаар дүүрэн байх болно. Ажил мэргэжлийн талбарт бүтээлч байдал, харилцааны ур чадвар таныг амжилт руу хөтлөнө. Шин төслүүдэд оролцох, хамтын ажиллагаа өргөжүүлэх таатай үе. Гэхдээ шийдвэр гаргахтай хэтэх яралгүй сайдар бодож төлөвлөөрэй. Орлого нэмэгдэх магадлалтай төлөвлөгөө зардал гарч болзошгүй. Хитэх хүрэхээс зайлсхийж жарамтлал үсээ зөвлөж байна. Ганц бие их рүү сонирхолтой хүнтэй уулзрах магадлал өндрөө. Харин хосуудын хувьд харилцаагаа шинэ төвшөнд гаргах боломжтой. Эрүүл ойлголцол гаруул илэн талангүй ярилцж сэтгэлээ нээлттэй илэрхийлэх нь чухлаа. Эрч хүчтэй байх нь хэдийч амралт тайвшрах цаг гаргах хэрэгтэй. Сэтгэл санааны доктортой байдлаа хадгалахын тулд бясалгал, дасгал хөдөлгөөн хийх нь үр дүнтэй болно. 4-р сараас эхрийн ордонд өгж байгаа өгүүлбэр үнэлгээрээ сонгол таны гарт зоригтой бай, өөрчлөлт төс битээ гэсэн өгүүлбэрээ шүү. Дараагийн ордон үнэлгээрээ мэлхийн орд. Энэ сар таны хувьд дотоод бодол, сэтгэл хөдлөлтөө төвлөрөх үе байх болно. Өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэрүүдийн үр дүн илрэх тул төвчээртэй байж бүхнийг сайдар ажиглаарай. Ажил мэргэжлийн талбарт шинэ боломжууд гарч ирж магадгүй ч болгоомжтой хандах хэрэгтэй. Ялангуяа хамтын ажиллагаа, гэр хэлцэн дээр нарийн нэгтлэх шаардлагатай. Орлого тодорхой хэмжээнд доктортой байх хэдийч томоохон зарлага гарахгүй байхыг зөвлөж байна. Хэрэг хөрөнгө оруулалт ихээр төлөвлөж байгаа л сайдар судалж эрсдлээ тооцоолох нь чухал. Ганц бие мэлхийн удахууч
Таны манлайлал өөртөө итгэл амжилтын дэлгүүр болно. Шинэ төслүүд эхлүүлэх өөрийгөө сорих боломж гарч ирнэ. Гэхдээ хэд өөртөө итгэлтэй байснаас болж эрсдэлтэй шийдвэр гаргахаас болгоомжл орлого нэмэгдэх төлөвтэй зарлагын хянах чухал. Гинтийн зардал гарах магадaltaй тул санхүүгийн төлөвлөгөөгөө сайтар бодож боловсруулах хэрэгтэй. Ганц бярцлангууд шинэ сэтгэл татам үнэтэй ужрах боломжтой. Харин осодын хувьд харилцаагаа илүү гүнзгий түвшинтэй байж сайхан үе гэсэн мэдээж эдрийг өөрөөр зүтгэх нь үл ойлголцол үүсгэж болзошгүй тул харилцаа ойлголцолд анхаараарай. Ирж хүчтэй байх чи хэд ачаал авч ядрах магадaltaй. Амралтаа зөв зохицуулж биеийн тамираар хичээлэх нь ирж хүч хадгалах тустай. Өөртөө итгэх гэхдээ болгоомжтой урагшил гэж 4-р сараас арслангийн ордонд төгсөн өгүүлбэрээ шүү. Дараагийн орд, огны орд. Энэ сар таны хувьд төлөвлөгөө боловсруулах альваг эмгэгцэгцтэй авч явах тохиромжтой үе байна. Ажил мэргэжлийн талбарт таны хариуцлагатай нэгдний бацаантай амжилт авчирна. Хэрв шинэ төсөл эхлүүлэх гэж байгаа бол нарийн судалгаа төлөвлөгөө хийх нь чухал. Ажлын орчинд үл ойлголцол гарах магадaltaй тул харилцаагаа зөв удирдаарай. Орлого тодорхой байх хэдий ч энэ сар санхүүгийн хувьд хийнор байхыг зөвлөж байна. Хуримтлал үүсгэх зарлаа нарийн хийнах нь ирээдүйд хэрэгтэй. Ганц бие огныхон шинэ харилцаа эхлүүлэхээс өмнө тухайн хүнийг сайтар таньж мэдэх хэрэгтэй. Харин госуудын хувьд харилцаандаа илүү их цаг гаргаж ойлголцохыг хичээгээрэй. Үл ойлголцол гарвал тайван ухаалаг байдлаар харилцах нь чухал. Бие махбод болон сэтгэл санааны хувьд өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Хэдэг ажиллах нь стресс үүсгэж болзошгүй тул амралт бясалгал хийх зөвлөж байна гэж байна. 4 сараас огныхоо ордонд төгж байгаа өгүүлбэр бол төлөвлөгөөтэй байдал амжилтын үндэсээ гэсэн байна шүү. Дараагийн орд болохоор жинлөр. Жинлөрийн орд энэ сар таны хувьд тэнцвэртэй шийдвэр гаргалт шинэ боломжуудаар дүүрэн байх болно. Ажил мэргэжлийн талбарт таны харилцааны ур чадвар аливаа ухаалаг шийдвэрлэх байдалтай амжилт авчирна. Шинэ төсөл ажлын санал ирэх магадaltaй тул зөв сонголт хийхэд анхаарах хэрэгтэй. Шийдвэр гаргахдаа эрсдэл даваа талуудыг сайтар тооцоолоорой. Санхүүгийн хувьд боломжийн сар байх боловч томоохон худалдаа авалт хийхээс өмнө сайтар зөвлөхийг зөвлөж байна. Гинтийн зардлуудаас болгоомжлоорой. Ганц бийжийн лүүрөө сонирхолтой үнэтэй ужирших магадaltaй. Гэхдээ ямар харилцаанд орохыг хүсэж байгаагаа эхлээд өөрөөсөө асуугаарай. Хосуудын хувьд харилцааны тэнцвэрийг хадгалах нь чухал. Элен талангүй ярилцаж сэтгэлээ нээлттэй илэрхийлэх нь холбоо гүнзгийрүүлэх нь тустай. Биеийн эрч хүч өндөр байх хэдий ч сэтгэл санааны доктортой байдал чухал. Тайван байх, өөртөө цаг гаргах, амралтаа зөв зохицуулах нь таныг стрессээс хамгаална. 4-р сар тань зориулсан өгүүлбэр бол тэнцвэртэй амьдрал хамгийн их амжилтыг авчирна гэсэн байна. Дараагийн орд нь болохоор хилэнд. Энэ сар таны хувьд өөрчлөлт, шинэ нэглэл, дотоод ирж хүчит сэргээх боломжийг авчирна. Ажил мэргэжлийн талбарт таны ядуужил шийдэмгий байдал амжилтанд хүрэхэд туслана. Гэхдээ альва гэд өөрийгөө зүтгэхээс зайлсхийж хамт олонтойгоо илүү уялдаа холбоотой ажиллахыг хичээгээрэй. Санхүүгийн хувьд боломж юм сар байх
Мөн санхүүгийн төлөлгүй эргэн гарч хөрөмтөл үүсгэхэд анхаарахыг зөвлөж байна. Ганц би номынхан сонирхолтой хүнтэй танилцах магадлалтай. Гэхдээ хэд төрхөн түнэлтийгээс зайлсхийж тухайн хүнийг сайн тааж мэдэх хэрэгтэй. Хосуудын хувьд хамтдаа шинэ зүйл турших, аялал хийхэд харилцааг илүү гүнзгий болгоно. Ирж хүчтэй байх хэдий чи эрүүл амьдралын хэв маягийг хадгалах чухлаа. Дасгал хөдөлгөөн амралтыг зохистой хослуулж стрессээ зүйдэр дараа гэж 4 сараас намын ордонд өгж байгаа онцгой өгүүлбэр бол адал явдал бэлэн боломж үргэлж бий гэж байна. Дараагийн ордлогоор мандрын орд. Энэ сар таны хувьд тууштай хөдөлмөр зорилготой үнэнч байхыг шаардлагагүй байгуулна. Ажил мэргэжлийн талбарт тань хичээл зүтгэл сахилах бат амжилтыг авчрах болно. Удирдлага болон хамт олонтойгоо харилцахдаа илүү уян гадна нээлттэй байхыг хичээгээрэй. Санхүүгийн байдал доктортой байх хэдий ирээдүйд хэрэгтэй өрөмлөл үүсгэх нь чухлаа. Томоохон худалдаа авалт хийхээс өмнө төлөвлөгөөгөө сайдар бодохыг зөвлөж байна. Ганц бие мадрууд шинэ харилцаа эхлүүлэх боломж гарч ирнэ. Харин хосуудын хувьд харилцаанд анхаарч хэд ажиллаа нэгдүгээр тавихгүй байхыг хичээгээрэй. Хайр дурлалд илүү халуун дулаан хандлах хэрэгтэй байна. Ажлын ачаалттай байх тул бие болон сэтгэл санаандаа анхаарах хэрэгтэй. Тайван байх, амралт авч стрессээ зүйдэрдэх нь чухал шүү. 4-р сараас материал ордонд өгж байгаа өгүүлбэр бол онцгой өгүүлбэр бол дооштой хөдөлмөр бүхэн үр дүнгөө өгдөгөө гэж байна. Дараагийн орд нь болохоор омхын орд. Энэ сар таны хувьд шин санаа, гинтийн боломж өөрчлөлтөөр дүүрэн байх болно. Та альваг илүү өргөн хүрээнд харах шилэг арга барил турших боломжтой. Ажил мэргэжлийн талбарт таны бүтээлч байдал, сэтгэн бодох чадвар амжилтыг авчрах тул шинэ санаагаа хэрэгжүүлэхээс битгий яагаарай. Санхүүгийн хувьд доктортой байх хэдий ч гинтийн орлого зарлага гарах магадлалтай. Мөн ирээдүйд хэрэгтэй хөрөнгө оруулалтын талаар бодож хөрөмтөл үүсгэхийг зөвлөж байна. Ганц бие хумгууд өөрийгөө илэрхийлэх, шинэ хүмүүстэй танилцах боломж ихтэй байна. Харин хосуудын хувьд харилцаагаа илүү гүнзгийрүүлэх, хамтдаа шинэ зүйл туршихтай хөрөмжтэй үе. Ирж хүч өндөр байх хэдий ч тогтмол амралт, дасгал хөдөлгөөн, эрүүл хоолтонд анхаарах хэрэгтэй. Энэ 4 сарын онцлог өгүүлбэр нь болохоор өөрчлөлт төс битээ. Шинэ боломж таны өмнө нэгднэ гэж байна. Дараагийн орд нь болохоор загасны орд. Энэ сар загас таны хувьд тодорхой мэдрэмж, уран бүтээлч байдал, шинэ боломжуудаар дүүрэн байх болно. Та өөрийгөө илүү хөгжүүлэх, сэтгэл зүрхээ дагах, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ажил мэргэжлийн хувьд уян хатан байдал, бүтээл сэтгэлгээ таны амжилтын гол төлгөр байх болно. Санхүүгийн хувьд доктортой байх хэдий ч зарцуулалтаа анхаарч гинтийн зарлагаас зэрэглэх хэрэгтэй. Хөрөмтөл үүсгэх санхүүгийн төлөвлөгөөгөө сайдар бодож үзэх наашаа тустай байх болно. Ганц бие загснууд шинэ романтик учралд уучрах боломжтой. Харин хосуудын хувьд харилцаагаа илүү гүнзгийрүүлэх, ойлголцлоо нэмэгдүүлэх тохиромжтой сар байх болно. Сэтгэл санааны доктортой байдал чухал байх тул өөртөө цаг гаргах, амрахтай авшрах аргуудыг ашиглаарай. Бясалгал болон усын спортоор хичээлэх нь таны эрч хүчийг нэмэгдүүлэхэд тустай гэж. 4 сараас загсын ордныхад өгж байгаа